Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 1997 онд нээлттэй хийсэн юу вэ? Titanic-тэй хамт нээлттэй хийсэн юм бах та. Тийм ээ. Rush Hour киног ярьж өгөхөөр бэлтлээ. За үүнээс өмнө киночдоо нэг гоё мэдээ дуулгахад Fans Ramen Mongolia Skin Drop 2026 урамшуулал зарлагдлаа. 2026 ширхэг шагналтай. Бодоод үзтээ 2026 шагнал шүү дээ. Тэр дунд нь Counter-Strike-ийн Skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber Jacket Limited Edition, бас 26 ширхэг гейминг хэрэгсэл бий. Жишээлх юм бол Cloud 2 чиглэж, PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight Mouse гэх мэт яаж хожих вэ гэж юу? Ердөө гомь идэдэл боллоо. 17 төрлийн жижиг том аягтай бэлэн гомингоос идэд, бэлэн гомин дотроос хонжуурын карт гарч ирнэ. Тэр үед хонжууртай картны зургийг аваад Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатер илгээж шагналаа баталгаажуулаад тэгээд л боллоо. Амжилт хүсье. Нэг бомбт дээр мафийн ирчихсэн түүхийн дурсгалт бүтээлүүдийг онгоцсон тачаад байна. Эвгүй гарууд тэнд нь харагдаад байна. Шар устан бас халдсан. Тэнд нь харин Jackie Chan ирчихсэн байна. Энэ кинонд дөрвөл түүнийг Ли гэдэг. Ли дөрүүгээр эвтэйхэн нуугдаж явж байгаад тэгээд яг боссыг олж очиод "Бүү хөдөл" ингээд гараад ирлээ. Би байрлал дээр ирчлээ. "Хөдлөөрэй" ингэж байна. Манай Ли цагдаа байсан юм байна. Жинтао хаа вэ? Жинтао хаа сайгүй л байдгийг. Тэгээд буудалта. Ингэснэ хажуудхаа түлхчээд зүгтаачлаа. Манай нөгөөдхийн Гялс гөвчөд араас нь хөөлөө. Хөөжөөгд харин нэг контейнерт хавчуулгадаг шахна. Гялс давж гарч ирээд жолоочиг нь гөвдөг. Машинтай нааж содж байгаад гавлаад. Дахиад зөх гэсэн чинь "Ее!" Тэгээд нөгөө шар устыг хөөгөөд очтол аль хэдийн зүгтаачсан байна. Шан зүгтчихлаа. Манай хүн чи яг гүмөрдөгч бололтой. Дөрс шилжиж Хонконгоос Америкт суух элчин сайдыг үдэх ёслол болж байна. Бид таны Америкт суух шинэ албанд тань амжилт хүсье. Баярлалаа Томас. Та бүхний мэддэгчлэн Томас бол миний. Ингэсэн чи тэр үед нь цаанаас нь Ли ороод ирлээ. Тэгээд элчин сайдад нэг юм дуулгана. Элчин сайд баярлаад "Ахмад Гриффин, таныг Хонконгоос явах үед чинь би онцгой бэлэгтээ үдэхэндээ. Өнөөдөр манай тусгай албаны мөрдөгч Ли, Жинтаогийн мафийн бүлэглэлийн түүхийн дурсгалт бүтээлүүдийг нууцаар хил давуулах гэж байсныг нь илрүүлээд барьж авсан байна. Хүмүүс тэнд баярлаад сүйд боллоо. Томас болон элчин сайд нар хамтдаа Хонконг мандан бадраг гэд хундаг тулгана. Ли харин тэндээс гарч үед нэг өхөө ирснээр шууд элэгдэж байна. "Та бидэнтэй хамт явахгүй гэж хэлэхгүй яасан?" "Сууян, би хичээсэн ч болсонгүй. Би чамайг их санана. Чи хичээлээ сайн хийгээрэй мэдв." Ингээд нэг зүйлд бэлэглээд санаа зовлтгүй. Америк их аюулгүй, сайхан газар. Ойлгов уу? Ингэсэн чи яг зэрэгцэж дөрс шилжээд Америкт. "Замаас сайлаад өгөөч. Та нар галзуу юм уу?" Хөөхи. Тэгээд нэг залуу машинаасаа бууж ирээд "Юу анда хөгшөө? Чи хоцорлоо. Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Би энэний цаанд бүтэн цаг хүлээлээ штт. Чи урд нь уулзна гэж хэлэхгүй яасан? Би ийшээ орж үдсэн шүү. Чи байхгүй л байсан. Үгүй би цаана нь. За чи чоцорсон, би чоцорсон. Одоо зүгээр бараагаа үзээ хөгшөө. Ингээд онгойлгосон чи тесрэх бөмбөг байж байна. Хөөх, янцтай. Би энийг ямар их хайва. Ингэсэн цаанаас нь 2 цагтаа с ижиг аваад хүрээд ирлээ. Машинаас холт. Офицеруудаа. Энд ямар нэг асуудал байхгүй. Гэсэн цаанаас нөгөө 8 чин буу тулгаад бариад авдаг. "Бууга хай. Үгүй бол би буудлаа шүү. Тэр тоглож байгаамаа. Тэр манай үеэл намайг буудна гэж байхгүй." Ингэснэ эргэж хараад маа. Тэнгүүтээ харав. Би өөрөө аргалчлаа. Одоо та хоёр явж болно. Ингээд поролдоод байна. Нөгөө хоёр нь даанч порол авдаггүй. 8 чин шууд 2 цагтаа буудчаад зүгтаачлаа. Манай залуу харин араас нь дугууг нь хаг буудаад тэгснээ шууд багаж руу буудаад байна. "Тэнгэ, наа чи тесрэх бөмбөг байгаа штэ." Ингэсэн чи буудаад дэлб. 8 чин харин үсэрч амжлаа. Манай залуу "Тийм ээ." Ингэснээ бүжиглээд унлаа. Тэгэд очингуудаа ингээд нэг юм хэлхээ мартчихаж хөгшөө. Лос Анжелесын цагдаагийн газар. Ингэж бай шүү. Бас цагдаа байсан юм байна. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр Джеймс Картер. Дөрс шилжиж консул хаан охиноо сургуульд нь хөргөж өгөх гээд явж байна. Араас нь харин "Ирхмэ, хятадаас залгаж байна. Та ярих хэрэгтэй." За сууян. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Аав нь хайртай шүү. Аав нь орой өөрөө очиж авнаа. Ингээд охиноо машин цуулгаад хичээл рүү явуулдаг. Тэгээд утсаа авсан чинь утасны цаана харин хинч байдаггүй. Юу болоод байна? Охин харин хичээлдээ явж байна. Дуулж хуурдаад янз явж байна шүү. Сэргэлээ охин байна. Урд нь харин нэг цагдаа зогссон. Машиныг зогс гэд дөхөд байна. Зогсох үед нь нэг цагдаа гараад ирсэн чинь нөгөө шар үст байж байна шүү. "Асуудал гараа юу ирхмэ?" "Асуудал гараагүй. Зүгээр л оргил цаг." Ингэснэ хоёуланг нь буудчихлаа. Тэгээд охиныг бариад аваад явчихна. Элчин сайдын яамн дээр консул хаан байж байх үед холбооны мөрдөх төвчөөний хоёр ахмад ирж байна. "Өршөөгөөрөө ирхмэ. Тантай тусдаа уулзах хэрэгтэй байна." Ингээд охиныхын талаар дуулгадаг. "Бид таны охиныг олохын тулд чадах бүхнээ хийнэ ирхмэ." Консул харин нэлээд санаа зовсон байртай. "Би өөрийнхөө нэг хүнийг оролцуулмаар байна. Хэрэггүй ирхмэ. Холбооны мөрдөх төвчөөнийхэн энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Бидэнд олон сайн хүмүүс бий. Би асуугаагүй байна. Тэр аль хэдийн онгоцонд суусан. Таныг түүнтэй сайн хамтарч ажиллана гэж найдаа." Гэж байна шүү. Ахмад хэлэх үггүй болчлоо. "Ойлголоо ирхмэ." Дөрс шилжид цагдаагийн газар манай Картер
Картер бүлт үсрээд сууж байна. Тэгээд 10 хүн зэрэг гараад ирсэн. Би бүгдийг говж байтал хоёр тэнэг цагдаа гараад ирдэг юм да. Тэгээд боснолчихсан. Би яв гээд дахиад явахад тэд парол ойлгохгүй. Цаанаас нэр нэг бүсгүй ирээд. Чи яг ийм болохоор чамд хамтрагч олддгүй юм. Чи хитрхи өнгөрөө. Картер тэнд. Хей. Чи надтай болцмоор байгаа бол эхлээд бүртгүүл. Би чамайг оожорт оруулж өгнө. Хоёрдугаарт нь би ганцаар ажилдаг. Надад хинч хэрэггүй. Дарга намайг чамтай хамтар гэж хэлсэн шүү дээ. Хэрэггүй дээ хонгор минь. Чи ширээний ард илүү аюулгүй. Энэ бол Лос Анжелесын цагдаагийн газар. Дэлхийд хамгийн их үзэн ядагдсан цагдаа нартай газар. Миний имэ хүртэл надаас ичээд намайг хар тамхины 8 гэж хүмүүс тэлдэг юм. Картер үнэндээ чи халагдах гэж байна. Би түрүүн сонслоо. Ингэж авна штт. Нөгөө тал тарин хоёр ахмад хятадаас ирж байгаа цагдааг яах вэ гэд ярилцаж байна. Бидний ажилд нэг хятад орж ирээд сүйдэгчгүй гэж би санаа зовж байна. Одоо явах уу ирхмэ? Лос Анжелесын цагдаагаас нэг шинкав ч юм уу нэг юм дуудчих. Тэгээд тэр хятадыг зугаацуулаад байж байг. Тэр хооронд нь бид ажиллаа амжуулна. Тэгээд цагдаагийн газар руу залгатал ахмад нь ууралж байна. Яахаараа манай цагдаагийн газар хөтөж хийх хүн та нар руу явуулдаг юм. Энд чин доромжлол. Биднийг үл хүндэтгэж байна. Гэж байснаа гинет Картерыг хараад. За манад нэг хүн байгаа юм байна. Ингэж авна штт. Хөөхөөрхи. Дарга Картерыг нээлэн загинж байна. Чи хотод машин дэлбэлж, эрэгдэд аюул учруулж, цагдаагийн ажилтнуудыг буудуулсан. Гэхдээ чи сайн байлаа. Ингэж л үр дүнтэй ажиллах ёстой. Юу? Тийм гэж юу? Та намайг халахгүй хэрэггүй. Гоо яалаа гэж. Сая би холбооны мөрдөх товчоноос дуудлага авсан. Элчин сайдын охин хулгайлагдсан байна. Тэд энэ хэрэг дээр чамайг ажил гэж өрсөн. Юу? Холбооны мөрдөх товчонд би хэрэг боллоо гэж юу? Тийм ээ. Гэт сумлаад явуулчлаа. Манай хүн тэрүүгээр баахан хөөрч гадгараад явлаа. Явж очингуудаа шууд. За залуусаа бидэнд юу байна? Надад охины маршрут, утасны бичлэг, машины хараа хэрцэг хэрэгтэй байна. Бас замын камеруудыг шалгаж амжсан уу? Жолооч нараас байцаалд авах хэрэгтэй. Ахмад гайхаад. Энэ хэм бэ? Энэ нөгөө тусгай даалгавар ирхмэ. Би энтхийг өдөрдөж байгаа Warren Russ байна. Тэгэхээр Картер, чиний даалгавар бол G14 ангиллын тусгай даалгавар. Ингээд авч гараад лиг саатуул гэд хэллээ. Чиний ажил бол түүнийг биднээс хол байлгах. Байц. Би энд барьцаалагцсан охины хэргийг мөрдөх гэж ирсэн. Энэ бол холбооны мөрдөх товчоо. Бид зүгээр нэг хотын цагдаагийн газраас тусламж авна гэж бодоо юу. Түүнд сайхан сэтгэгдэл төрүүлээрэ. Анх удаа Америкт ирж байгаа гэсэн. Ингээд тушааж байна. Картер маань жаахан урам хугарлаа. Тэгээд яваад очлоо. Онгоцоор буух үед нь явж очиод. Англиар ярьтгэл гэж хэлээрээ дээ. Би мөрдөгч Картер. Чи намайг ойлгож байна уу? Ингээсээ инээж байна. Чаавас. Цүнхээ машин тэгээд суу. Ингээсэн чи цүнхээ өгж байна шүү. Үгүй. Наадхаа өөрөө хий. Би чиний зарц биш. Би бол холбооны мөрдөх товчоо. Ойлгов. Тэгээд Картер ахмад руугаа залгаад гомдолж байна. Ахмадаа, эн чин хөгжилтэй биш байна. Нөгөөдөл нь харин даапалаад болдоггүй. Эн чин тусгай даалгавар штэ Картер. Би энийг чин Panda Express дээр буулгалаа. Хэрвээ чи наадхаа буулгах юм бол 2 сар ажлаас төвдгөл зөвлөн шүү. Баяр үргээ Картер. Эцэст чи хамтрагчтай боллоо. Ингэж авна штт. Ингээд бөөндөө шоолоод инээлдэцгээлээ. Тэгсэн Ли харин Картерт консулын газар руу явъя гэд хэлээд байна. Наад руу чи явж болохгүй хөгшөө. Би халагдах юм бол чи намайг тэж явах юм уу? Сүүён. Наадах чи нөгөө охин уу? Ингээд харж байснаа. Тэр тусгай даалгаврыг хараал байдаг. Би өөрөө энэ хэргийг илрүүлнэ. Ингэж авна штт. Тэгснэ China Town дээр авчиад. Би чамд нэг юм үзүүлье. Хар та. Яг гэр шиг чинь байгаа биз? Эндээ түр хүлээж бай. Би нэг үеэлтэйгээ уулзчихад ирье. Ингээд яваад өглөө. Картер тэнд газрын зураг зарж байсан залуу дээр явж очиод. Хей, юу ванда өгшөө. Чиний найз хятад дээрэмчэд ямар хуу байна да? Хүүхэд барьцаалсан талаар юм олж мэдв үү? Би юу ч мэдэхгүй. Чи юугаа яриад байгаа юм бэ өгшөө? За яах вэ? Наад зургийг чинь би $45 авъя. За. Миний сонссноор нэг залуу бүх зэвсгийг болон бүх бөмбөгийг худалдаж авч байгаа гэсэн. Хэн нэрийг нь мэдэхгүй өгшөө. Хүмүүс тэр залууг дан эхлүүлэх гэж байгаа гэж ярьж байсан. Картерээр харсан чи тэнд нь Ли байдаггүй шүү. Тэрүүгээр хайж байгаад хартал автобус нь суугаад явцсан байна. Зогс. Ингээс автобусыг нь хөөж очоод авираад гараад ирлээ. Шууд буу тулгаад. Чи хүлээ гэж үг мэддэггүй юм уу? Чи намайг тоглож байна гэж бодоо юу? Ингээд буу тулгаж байна. Тэгсэн хүмүүс айгаад орилдоод унлаа. Зүгээр. Холбооны мөрдөх товчоо. Тэгсэн чин тайвшраад эсрэгээрээ зургийг аваад эхэлдэг. Манай хүн харин тент нь хөөрөөд фоцоо аваад унна штт. Тэр хооронд нь харин Ли самбраас зүгдээ зугтаачлаа. Картер эргээд харсан чи Ли байдаггүй. Машин дээрээс үсэрж буугаад автобусаар дамжиж таксинд суугаад яваад өглөө. Картер харин мотоцикл унаад хөөж байна. Тэгээд бариад авлаа. Машинаас гараач. Ингээд буу тулглаа. Таксины жолооч. Энд юу болоод байна? Чамд хамаагүй хөгшөн. Зүгээр машинтаа байж бай. Ингэсэн чи Ли бууг нь ганц хөдөлгөөнөөр буулаачлаа. Хөөй. Би зүгээр чамайг хайдсан юм бэ л гэж байна штт. Тэгсэн таксины жолооч. Энд юу болоод байгаа юм бэ? Лиг хальт хоошоо харах хооронд Картер буу гаргаад ирлээ. Бууга хай. Тэгсэн таксины жолооч тэндээс буу гаргаад ирж байна шүү. Буу хөдөл. Бууга хайцгаа. Ингээсээ хоёулаа. Үнэндээ би холбооны мөрдөх товчоо ярих юм аа. Ингэсэн Ли. Би бас цагта. Би түүнд буу яаж булаах вэ гэдгийг зааж байсан. Ингэж авна штт. Англиар ярьдаг байсан юм байна. Тэгээд явлаа. Чи англиар ярьдаггүй гэж надад худал хэлжээ. Би ярьдаггүй гэж хэлээгүй шүү дээ. Чи өөрөө л тэгэж дүгнсэн. Чи тэгээд энэ бүх хугацаанд ядаж дуурахад яадаг юм? Би ярих
дуртай хүмүүсийг яриулаад тэгээд тэднийг ямар хүн гэдгийг нь мэдэж авдгийг. Эсвэл ямар тэнэг амтан гэдгийг нь чи сая юу гэсэн бэ? Би өгцгийг чинь өшиглээд өгөх үү? Би хүмүүсийг яриулаад гин шүү. Тэгээд явцгаалаа. Замда Картер харин холбооны мөрдөх товчооных нь чамд дургу байгаа гэд хэлжлээ. Би энд охиныг олохын тулд л ирсэн шүү дээ. Охин ч гэсэн чамд дургу. Ер нь чамд дуртай хэнч байхгүй. Гэсэн чи Ли залхаад хөгжим тавьчлаа. Өх би choice. Гой хамтлаг шүү. Хой. Чи дөнгөж сая хар залуугийн хөгжмөд хүрсэн үү? Хар залуугийн хөгжмөд хизээч бүүхөр мэдвэ? Би чамд жинхэнэ хөгжим сонсхий. Ямар байна? Би ч boys ингэж чадах уу? Тэгэд нэг газар ирцгэлээ. Бид энд юу хийж байгаа юм бэ? Би консул орох хэрэгтэй байна. Би энэ хэрэг дээр тусалмаар байна. Энд чи миний хэрэг шүү дээ. Чиний хэрэг гинэ. Болж цөгшөө. Зүгээр намайг ийшээ орох үед миний арыг дагаад байж вэ. Ингээд орлоо. Картер оронгуудаа. What's up my nigga? Ингээд орноо. Оронгуудаа шууд бууга гаргаад. Бүгд бууга буулга. Холбооны мөрдөх товчоо. Энэ улаан биджактай нөхөр босс юм шиг байна. Охин хаан байна. Ямар охин? Жижигхэн хятад охин. Картер бууга буулга. Бидхи намайг мэдгүй юм шиг жүжиглээд бай. За. Ли чи гараад үүдийг манаж бай. Хинийх ч оруулж болохгүй шүү. Ингээд гаргачлаа. Гаргаснаа бууга буулгаад тэврэлдээ дунлаа. Танилуд байсан юм байна. Зүгээр жүжиг тоглож байж. Хой. Би хим бүх зэвсэг болоод тесрэх бөмбөгийг худалдаж аваад байгааг мэдмээр байна. Би мэдэхгүй. Би чамайг мэдэж байгааг чинь мэднэ хөгшөө. Би чиний үеэл биш байсан бол чамайг аль хэдийн шоронд хийчих байсан юм. China Town-д Хонконгоос шин залуу ирсэн гэж дуулсан. Тэр бүх юмыг худалдаж аваад байгаа. Нэр нь хэм? Мэдэхгүй хөгшөө. Би үйлчлүүлэгчдийнхээ нэрийг асуудгүй. Ли харин гадаа хүлээж байгаад. Бармен дээр. What's up, my nigga? Чи сая юу гэсэн бэ? What's up, my nigga? Нөгөөх нь шууд бариад авлаа. Зөвхөн харуудал нэгнээ ингэж дууддаг гэдгийг мэдээгүй болол та. Тэнд байгаа гаруудтай зодолтлоо. Зодолтохдоо жаахан зугдах маягтай. Ширээн доогуур гарч ирээд гээрлэр маа. Бильярдны цогуураар дайрахаар нь барьж аваад хуг. Тэгээд маа цогуурыг буулгаж аваад эргүүлээд жад болгож ашиглаад эргүүлж гарлаа. Тэгээд бүгдийг гөвчөөд Картер руу яваад орлоо. Картер дахиад жүжээд эхэлнэ. Чи намайг ямар охины талаар ярьж байгааг мэднэ. Нот хөрмийг чинь чиний ээж бэлгэлсэн юм. Чи үрчилэг хин байна. За яах вэ? Талархлын баяраар уулзъя. Ингээд гараа явчлаа. Уйлаа, жаах юм идцгээх үү? Картер, миний цагийг үрхэ бол. Би сүүянд амлсан. За ойлголоо. Би жаахан юм идчихэд тэгээд чамайг хүссэн газарт чинь хүргэж өгнө. Тохирох уу? Тэгэ. Ингээс нь чи үүлтэйгээ гавлчлаа. Чи ганцаараа хурдан гартанд биш шүү. Би явдаггүй ирнэ. Ингээд яваад хоол худалдаж явлаа. Гараад ирсэн чи харин Ли байдаггүй. Өрүүлийг нь мултлаад аваад явцсан байна. Тэгээд такси бариад консул юуданд хүрээд ирчиж. Нөгөөдөл нь харин оруулдаггүй шүү. Яах гэж ирснэ хэл. Түүний охины тухай юм аа. Ингээс нь чи шууд бариад авлаа. Манай хүн харин тэрүүгээр эргэж гарлаа. Мөрдөгчдийг бүгдийг өвчлөө. Мөрдөгчд консулыг аюулгүй газар аваачдаг. Манай хүн гүүж ороод эвтэх нь нуугдаж явж байгаад цонхор ороод ирлээ. Нэгийг нь өшгөлж унгаад нөгөөдхийг нь маа. Тэгээд тэлэг нь мулталж аваад бууг нь булаагаад. Битгий өдөл тэгсэн харин консул таньчлаа. Лээ. Тэгэд мөрдөгчдийг болиулаад Литэй танилцууллаа. Картерээр машина чирүүлээд консул дээр ирлээ. Тэрүүгээр Ахмадтайгаа хэрүүлээгээд байж байтал консул хан ороод ирнэ. Энэ юу хүн бэ? Ли хажуунаас нь мөрдөгч Картер миний мөрдлөгт тусуулж байгаамаа. Ингээд магтчлаа. Тийм ээ. Би танаа охиныг олохоор ажиллаж байгаа юм. Бүх юм миний хяналтанд бий. Холбооныхаа харин тэндээс жаахан бантаад. Бид туслуулахаар түүнийг дуудсан юм аа. Ингэж байна шүү. Картер боломжийг ашиглаад өөрийгөө шидэж өгч тэгсэн гинэ дуудсан дугаараад Картер авчлаа. Барьцаалыг залгаж байж. Байна уу? Би FBI-хэнтэй ярьж байна уу? Тийм ээ, чи FBI-тэй ярьж байна. Чи хин гэж нь вэ? Охиныг амьд авмаар байвал намайг сонс. Өнөө орой 11 цагаас $50 сая надад өг. 50 сая гинэ? Чи өөрийгөө Челси Клинтны хүүг хулгайлсан гэж удаа юу? Картер. За $50 сая. $50 сая би 20 саяыг нь $50 дэвсгэрээр, 20 саяыг нь 20-ийн дэвсгэртээр, 10 саяыг нь 10-ийн дэвсгэртээр авмаар байна. За $5 хэрэггүй гэж юу? Бас шаарсан төмс авах уу? Чамайг хин гэдэх юм? Чи өөрөө залгаа үсттэй. Миний нэрээр яах гээв? Би консулд охин нь хин гэж олон хүүхдээ юмнаас олж өгсөн гэдгийг нь хэлэх гээд. За тайвшир хөгшөө. Би танаа талал гэсэн 30 минутын дараа би заавар өгнө гэд тасаллаа. Тэр хооронд нь холбооныхон барьцаалагчийн байршлыг илрүүлчихсэн байна. Бид оллоо гэж шууд яваад очлоо. Тусгайгийнхан яг орох гэж байтал Картер Ли хоёр тэд орж болохгүй. Чиний зөв очиж хэл. Ингээд очиод ахмадад хэллээ. Ахмадаа та хүмүүсээ татах хэрэгтэй. Ноён Ли та бидний ажилд саад учруулахгүй байвал сайн байна. Хэрвээ та $50 сая хүнээс авах гэж байсан бол ийм газар нуугдна гэж юу? Энэ айлаалагчийг надаас холдуул. Ингээд хаалгаад өгөхгүй шүү. Тусгайгийнхан яваад ортол тэнд нь юу ч байдаггүй. Юу ч холгаа ирхмэ. Ингээс ард нь уцс дуурч байна. Тэгснэ шууд дэлб. Ли харин тэр авийг ажиглтал нөгөө шар үст гарч байхыг нь харчлаа. Шууд хөөлөө. Картер бас араас нь хөөдөг. Нөгөөх нь бас л дүүлдэг нөхөр вэ шүү. Ли араас нь дүүлнэ. Картер харин гүйцдэггүй. Ли над руу шат явуулаарай. Тэгээд нэг хоосон байшинд яваад ортол гинэд дайрч байна. Литэй хэсэг халзганлаа. Нөгөөх нь ядж байхад
үхтэй юм аа. Манай хүн бултаастай. Цаанаас нарийн Картер орж ирээд нөгөөх нь зугтчлаа. Хөөжөөсөн чи шууд сүхээ шидэж байна шүү. Ли бултаад сүх нь Картерийн хажуу зогдож байна. Жаахан гүүж угаад Ли модон шал руу цөмрөөд орчдөг. Зогс Картер, битгий ойрт. Ингэсэн нөгөөх нь ирээд хоёулаа доош унчлаа. Шарус тэрэн машин цуугаад зугтчихна. Тэр Шан байна. Чамаас болоо зугтчихлаа шүү дээ. Чи надад цөмрөн гэж хэлэхгүй яасан юм. Би хэлсэн шүү дээ. Чиний наад хятад аялганаас ч болоод би юу ч ойлгохгүй байна хөгшөө. Наадах чи юу юм? Тэр унгаачихсан юм аа. Харсан чинь харин танил юм байна шүү. Картер бөмбөг салгадаг найз дээр аваад очлоо. Нөгөө бүсгүй байж байна. Явж үзээ Картер. Наадах чинь тесрэх бөмбөгний удирдлага байна. Мэдээж Америк биш, гар хийцэх. Тесрэх бөмбөг гинэ. Картер нэг санаа олов бололтой. Киноны ихэнд барьж явсан нөгөө залуу дээр яваад очлоо. Тэгснэ. Энийг таньж байна уу? Гэт удирдлага үзүүлээд байна. Нөгөөх нь юу ч хэлдэггүй шүү. Чи намайг тэнэг гэж бодоо юу Картер? Би наадхан ч хүрэхгүй. Гэт орох гэтэл Ли цаанаас нь уучлаарай ирхмэ. Энэ бяцхан охин үхлийн ирмэг дээр байна. Танаас тесрэх бөмбөг худалдаж авсан хүний нэрийг л хэлчих. Гэт гуйлаа. Тэр залууг чин тав гэдэг юм. Би хизээч хараагүй. Фүүчөв ресторанаас түүнийг асуугаарай. Гэт хэлээд өгдөг. Манай хоёр шууд яваад очлоо. Тэгээд гадаа нь хүлэнгээ ажиглах хооронд Ли дуу дуулж байна. What it is so good for absolutely nothing. Картер дэндээс. Хөгшөн чи дуу халаад байна. Наадхыг чи ингэж дуулдаггүй юм. Яа ингэж хэлдэг юм. Одоо сонс. What is it good for absolutely nothing. Гэт яаж бүжгэлхийг зааж өгнө. Ли харин хариуд нь жаахан тулааны хөдөлгөөн хийж үзүүлнэ. Манай хоёр жаахан дотносоод байна уу та. Холбооныхаа харин мөнгөө савлж байна. Тэр үед барьцаалагч залгаад намайг одоо хэр хатуу тоглолтгийг та нар ойлгосон баг. Фүүчөв рестораны арын хятад хороололд надад мөнгө авчир. Ингэж байна шүү. Манай хоёр харин хоол идэж байна. Энд чи юу юм бэ Ли? Ягаад гоймын идээд байгаа юм? Гоймын идээд Counter Strike-ийн скин тавуулах боломжтой. Skin Drop 2026 урамшуул зарлагчаад байгаамаа. Нийт 2026 ширхэг шагнал байгаа. 1000 ширхэг бэлэг дурсгалын зүйл. 1000 ширхэг супер шагнал. Тэр дотор нь HyperX Cloud 2, PlayStation 5, iPhone 17 гээд зөндөө бэлэг байгаа. Чи харин гоймонгоос гарсан картыг надад өгнө шүү. Битгий мөрөөдлий. Би өөрөө шагнал аавна. Ингээд Жинтау гэж хүнийг өөр хинч хараагүй бол түүнийг байдаг гэж бид яаж мэдх юм бэ? Түүнийг хараагүйч тэр байгаа. Тэр миний хамтрагчийг алсан юм. Тийм болохоор л би хамтрагчтай болдоггүй юм. Ааваасаа сурсан юм гэхүү дээ. Танаа аав чинь цагтаа байсан хэрэггүй. Тийм ээ. Манай аав 50 жил LA-гийн цагтаа байсан юм. Миний аав ч бас цагтаа байсан. Хонконгийн домог байсан юм. Йоо, миний аав Америкийн домог байсан юм. Нэг удаа тэр 15 хүнийг зэрэг баривчилж байсан юм. Манай аав тэгвэл 25-ыг баривчилж байсан. Миний аав шатаж байгаа байшингаас 5 хүнийг зэрэг гаргаж ирсэн. Манай аав нэг удаа нүцгэн гараараа сум зогсоож байсан юм. Манай аав тэгвэл танаа аавын өгцгийг Хонконгоос China Town хүртэл өшөглөх байсан. Хой, миний аавын талаар битгий юм яриад бай. Чи тэгвэл миний аавын талаар битгий юм яриад бай. Зээз. Тэр үед нөгөө Шан ресторан руу яваад орлоо. Манай хоёр яг орох гэтэл Картер, "Хей, юм ийгэж мэдхүү. Миний үнэлэхийг ав. Хүмүүс асуувал үзүүлээрэ." Харсан ч зураг нь нэг иймэрхүү. Ли харж байгаад, "Энд чи бүтэхгүй. Ягаад? Би 180 см биш шүү дээ." Ингэж авна шүү. Картер оронгуудаа шууд Жинтауг асуугаад томорч гарлаа. Нөгөө хэд нарийн манай хоёрыг камераар харж байна. Тэгсэн Жинтау нөгөө элчин сайдын найз Тонин байсан юм байна. Охныг өөр тийш наваач. Энэ хоёр тийм амархан явчихгүй бах. Элчин сайдаар мөнгөө машинд ачаад хөдөлж байна. Зөөгч манай хоёрын уух юмд нь хор хийгээд авчиж өгдөг. Тэрийг нь яг уух гэтэл нөгөө сүүёны зүүлтийг зүүчихсэн байж шүү. Картер дээр харин хүн ирээд Жинтау таныг хүлээж байна. Ингээд аваад явлаа. Дээшээ гарсан ч харин отолт байж байна шүү. Нөгөө шар үст хүмүүстэйгээ байж байна. Тэгснэ Картерыг зодоод унлаа. Яг буудах гэтэл болж үзээ. Надтай ир хүн шиг үзчих. Ингэж авна шүү. Нөгөөх нь дууртай үзэхэр боллоо. Тэгсэн хажуунаас намаа. Сая хин намайг өшгөлсөн бэ? Харсан ч том залуу байна. За яах вэ? Тэгвэл чи эхлээд. Ингэсэн чи манай хүнийг гөвж гарлаа. Шар ус тарийн алчуур өгöd. Орч чи цус алчихсан байна. Ингэснэ алчих гэж дөгчөөд гараа ивчлаа. Нөгөөдөл нь яг гүцэх гэж байтал Ли тэндээс ороод ирдэг. Тэгэд үзэж тарлаа. Ли эргэлдээд нэгийг нь маа. Нөгөөдхийг нь бултаад маа. Картерээр нь чадлаараа өөр нэгийг нь саатуулна. Тэгэд бууга олж аваад бид чадлаа хөгшөө. Ингэсэн чи буутан орж ирээд манай хоёр гял сухталаа. Галтоогоор дамжсан чинь араас нь буудаад газ дэлбрээд манай хоёр яг сайхан гараад ирлээ. Даанч холбооны мөрдөх товчооныхон хүрээд ирдэг. Манай хоёр уулзалтыг нь балчих шиг боллоо шүү. Энэ хоёрыг яаралтай консулын байранд аваач. Ингээд хүчээр аваад явна. Очингуудаа баахан загинлаа. Картрик чи одоо эндээс яв. Үгүй бол шууд хална. Хонконг мөрдөгчийг нутаг руу нь буцаасан. Элчин сайд харин Лид. Би одоо холбооны мөрдөх товчооныхонд итгэхээс аргагүй боллоо. Чи буцтаа. Энэ бүхний ард Жинтау байгаа юм байна эрхмэ. Ингээд үед барьцаалагч залгаад. Барьцааны мөнгө 70 сая болж өссөн шүү. Дахиад нэг л удаа ийм юм болвол охин ч нөхөн. Ингээд сүрдүүлж байна. Ингээд Ли Хонконг руугаа буцаж яваад Картер харин муухай царайлаад үлдлээ. Элчин сайд дээр харин зочин ирлээ
гэж байна. Харсан чи нөгөө тооны нь байж байна шүү. Эн чин Жин Тао шүү дээ. Картер нь зүгээр байсангүй. Нөгөө тесрэх бөмбөг салгадаг хамтрагч руугаа залгаад. Хей, намайг уучлаарай. Чиний зөв байсан. Би бардан байж. Гэхдээ энэ миний тухай биш. Нэг бяцхан охинд туслахгүй бол тэр өөх гээд байна. Чи өнөөрөө элчин сайд хаашаа явах вэ гэдгийг надад хараад өгөөч. Гэт гуйж байна. Бүсгүй харин зөвшөөрчлөө. Картер онгоцны ажилтны хувцас өмсөж байгаад нэг онгоц руу яваад орлоо. Тэгснээ үйлчлэгчт нь "Хей, ахмадад очиод хэлээд 170 асуудалтай байна. Намайг хилтэл хөөрч болохгүй" гэж ойлгоо. Гэснээ Лигийн хажууд очиод суучлаа. Лиг явуулахгүй гэсэн төлөвлөгөө нь байж. Ли харин жаахан урам нь хугарсан байж шүү. Картерыг сонсдоггүй. Явж үзээ. Намайг орх. Тэгээд охин яах болж байна хөгшөө. Чи ойлгохгүй. Чам шиг хүн ойлгохгүй. Чи ер нь цагдаа байж болохгүй хүн байлээ. Чи аавынхаа нэрийг гутаач байна. Чи миний аавыг мэдэхгүй байна хөгшөө. Чи хэлсэн шүү дээ. Аав чин домог байсан гэв үсттэй. Байхан ч байсан. Гэхдээ тэр зүгээр торгуул бичиж байхдаа нэг муу танхаа итгээд даалуулчихсан юм. Хамтрагч нь харин түүний арыг даах ёстой байсан ч тэгээгүй юм. Ли харин жаахан өрөвцөн харцаар хараад байна. Ер нь буцах бололтой шүү. За манай хоёрыг будаа болгохоос өмнө манайхан нэг сайхан сабад арчия. Манайхан Джеки Чэний кино яриач гэдэг ухаар нь юу тайч ярьж байгаа шүү. Хэрвээ саб маань янзын өсөд өгөх юм бол үргэлжлүүлээд ярихад асуудалгүй штэ. Сабад арцсан царайлгуудтай харин баярлалаа. Бүгдээрээ лайкадарыг. Одоо жаахан олон улсын маф үзцгээе. Нөгөө тооны харин холбооны мөрдөх төвчөөнийхэнд Жин Таогийн талаар мэдээлэл өгч байна. Жин Тао бол Хонконгийн хамгийн том геймт бүлэглэлийн босс. Тэр тэгвэл ягаад элчин сайдын охиныг барьцаалсан юм бол? Учир нь манай баг саяхан түүнийг олон сая долларын өртөгтэй түүхийн дурсгал хил давуулах гэж байхад нь зогсоосон юм. Тэд миний охиныг үнэхээр ална гэж юу? Миний зөвлөгөө бол та Монгийг нь өгсөн дээр гэж байна. Ингээд уулзах газар ирлээ. Хятадын түүхэн дурсгалт бүтээлийн үсгэлэнгийн нээлт юм байна. Холбооныхон бид дээд давхрыг ажиглана. Юу ч болсон та тайван хийгээд ухаалаг байгаарай. Буруу зүйл хийж болохгүй шүү. Тэнд нэр манай Ли болон Картер хоёр нөгөө бөмбөг салгадаг бүсгүйтэй хамт ирдсэн байна. Элчин сайд хэсэг үг хэлж байснаа уйлаад чаддаггүй. Нөгөө тооны гарч ирээд үргэлжлүүлэх гэж байна. Тэгсэн Картер гарч ирээд "За тэгэхээр намайг сонс. Энэ барилгад бөмбөг байгаа. Бүгдээрээ тайван гарцгаагаарай." Ингээд зочдыг тараажлаа. Холбооныхон бөн уур. Тэр яхаараа энд байж байдаг юм бэ? Гэс нөгөө тооны шар үст дээр очиод удирдлага авч байна. Ли хараад "Жин Тао, тэр Жин Тао байна." Ингэсэн чи эргэж харангуйта. Элчин сайдаа. Нэг л буруу үйлдэл хийвэл гадаа машинд байгаа охин чин дэлбэрэн шүү. Гэт шууд цайрчлаа. Та ер нь таны хурааж авсан бүтээлүүд нэг хүний цуглуулга байсан гэдгийг мэдэх үү? Миний цуглуулга байсан юм. Би олон жил хөдөлмөрлөж тэднийг цуглуулсан. Харин ганцхан ажиллагаагаар бүгдийг нь хураагаад авчихсан. Ли ойртох гэтэл муу тулгаад хөдлөгдөггүй. Тэр үед харин Картер нэг арга болоод эвтэйхэн гараад гүйчлээ. Гадаа гараад охины байгаа машиныг олоод очилоо. Харуул нь шууд буу туулгаж байна. Хой хогшоо. Чи зүгээр болохгүй газар зогссон байна гэж хэлэх гэсэн юм. Гэснээ Лигийн зааж өгсөн хөдөлгөөнөөр бууг нь булаачлаа. Тэгээд цогж унгаад машиныг нь онгойлгодол дотор нь сүү юм байж байна. Тесрэх бөмбөг бий хэлсэн байх шүү. Хөдлөх гэсэн чинь болохгүй. Наадах чинь тайлах гэж оролдох юм бол дэлбэрнэ гэсэн. Дотор харин байдал нэлээд хурц байна. Жин Тао. Тэгэхээр оройг сайхан өнгөрүүлээрэ. Гэд нисдэг тэргээ дуудаад мөнгө аваад явах гэж байна. Тэгсэн ардаас нь нэг цагаан бүргэн хам цүм мөргөд ороод ирлээ. Завшааныг ашиглаад Ли шар үстээс гяс цугтлаа. Тэгсэн дотроос нь Картер "Жин Тао, чамд харуулах нэг юм байна." Гэснээ охиныг гаргаад ирлээ. "Бамп чи энэ байна. За дэлбэл. Альвэ дэлблээч." Сүүян тэнд "Та юу хийгээд байгаа юм бэ?" "Би тоглож байна. Алив дэлбэл. Товчлуураа дар." "Тийм ээ, дэлбэл. Товчлуураа дар." Ингээд сүүян бас асаад унлаа. "Али, чи миний ард зогсож бай." Ли харин цаанаас нь тесрэх бөмбөг салгагчтай хамт ирээд охиныг аваад зугтаачлаа. Ингээд буудалцсан эхэллээ. Ли харин санаа зовлтгүй. Тэр мэрэгжлийн хүн. Ингээд бөмбөгийг нь салгуулах гэж үзнэ. Тэгэхээр тайлах гэж оролдвол дэлбэрх юм байна. Ингээд нилээн бодож байгаад сарнаа бол улаан, тэнгэр бол цэнхэр гэж байгаад улааныг нь таслаа. Болчлоо. Ямар тач тайлж болно. Ингээд тайлж аваад охиныг чөлөөллөө. Ли харин бомбыг аваад гараад ирнэ. Картер "Наатха гаргаач. Ягаад бариад байгаа юм бэ?" "Жин Тао зугтаж байна." Гэт манай хоёр талаар нь хөөхөр боллоо. Ли замдаа хүмүүстэй нүзээд яг буудах гэсэн чинь "Тесрэх бөмбөг" гэд болонгууд нь маа. Нөгөөдөл нь зодтолж байхдаа юм унгаах гэд болдоггүй. Манай хүн харин түүхэн өвөө хадгалаад унгаахгүйгээд үзээд байна. Нөгөөдөл нь харин далиндуулаад манай хүнийг гөвж гарна шүү дээ. Юм бол ваар түлхэж унгаад Лиг түшингүүд нь эрд зодоод байна. Ли харин вара түшингээ эвтэйхэн зодолдоод байна шүү. Ямар ч тач вара аваад хүмүүсээ зохицуулчаад яг явах гэтэл цаанаас нь хаг буудчихлаа. Чаавас манай хоёр бас нилээн будалцлаа. Ли хантаа зөмсөж байгаад шууд дээшээ авирдаг. Тэгээд дээгүүр яваад дээвэр рүү гарах гэж үзлээ. Шар ус тэр нь дээд давхарт гарцсан байна. Тэгснэ мөнгө хараад ингээс авах гээд хайрцгэлж байна. Картер харин олоод иржээ. Гарч ирээд бариад авлаа. Тайван хогшоо. Хайчих нь уу? Би түүнийг ална шүү. Тэгэлдээ. Наадах ч угаасаа надад таалагддгүй юм. Ингэсэн чинь бууга
яд эр хүн шиг үзчихье гэж авна штт. Картер тэгэлтэй 3 тоолоод 1 2 3 ингээд зэрэг хайсан чинь нөгөөх нь шууд өөр буу гаргаад ирж байна. Картер доошо сууж байхдаа өмднөөсөө буу гаргаж ирээд маа янзын унглаа. Очингуудаа харин альчуур шидэд өөрийгөө арч хогшоо чи хөвч гэж хариуга амар авч байна шүү. Ли харин жинтааг хөөсөр нөгөөх нь манай үнийг чамдаамаараа цогж унах гэж байгаад салгалаад мөнгө асгачлаа. Тэгэд хоёулаа унах шахаж байна. Тэр үед харин Лигийн хантааз нурагдаад жинтааг доош унцдаг. Ли харин яг унах нэ. Картер туслаарай. Ли дэсэрэ өгшөө. Дүргэн тусанжийнхаа ирж байгаа. Би ойрхон гарчгаад ирээ. Картер за тоглож байна та хөгшөө. Ингээд тэндээс нэг том урт баанар татаад аваад ирлээ. Лиг унах үед нь яг доор нь бариад Лиг аварчдаг. Ли бууж ирээд Картер чи намайг аварлаа. Баярлалаа. Миний дээрээс бос хөгшөө. Дараагийн удаа буухтаа намайг төмбөгдөж болохгүй шүү. Айлгуу. Хөөрхи. За ингээд манайхан яллаа. Элчин сайд Лид талархаж байна. Би чамд өртөө боллоо Ли. Суян харин Лиг шууд ээлэгдэж байна шүү. Та яасан удадгүй? Маргааш нарийн Картер Хонконг явах гээд байж байна. Холбооны мөрдөх төвчөөний 2 ахмад ирээд Картер зүгээр дээ бид зүгээр л дайрч өнгөрч байна. Өчигдөр сайн байлаа. Чамайг буцаад ирэх үед FBI-ийн тэмдэг чамайг хүлээж байх болно. Хөх? Нэр нөө? Тийм ээ. Наадах чи яг л миний мөрөөдөл шиг сонсогдож байна. Янцтай. Тэгэхэр байна. Та хоёр тэр тэмдгээ өөрсдөө аваад тэрүүгээрээ өгцөгнийхөө үсийг хусвал яаж байна гэж авна штт. Би Лос Анжелесын цагдаатай үлдэнэ. Ингээд яваад өглөө. Нөгөө хоёр нь харин бантаа тоцорлоо. Тэгээд онгоц руу явж ороод. За тэгэхэр Ли би 5 хоног ямар ч ажил хийхгүй амралтаар явах гэж байна. Чамайг надад сайн санаа тавина гэж найдаа. Тэгнэ. Би чамд өөрийнхөө өссөн газрыг харуулна. Чиний өссөн газар яах вэ хөгшөө? Би бүсгүүчүүд их байгаа газар л очимоор байна. Ингээд энэ нислэг хэр удах вэ? 15 цаг. Юу? Би тэгээд 15 цаг юу хийх болж байна? Гэсэн чи Ли чихвчээ зүгээд. Ваа. Яа. Үйлчлэгчээ. Би суудлаа солимоор байна. Энд хүрээд кино маань дууслаа. Киночуд байлаа.